За тэгэхээр харин ингээд сайднараас асуулт асуух гэхлээр хүмүүс нь байдгүй, яамдынх нь хүмүүс байдгүй. Тэгээд ийм дандаа юм бүдүүн тоймын дүнгээр яриад байна л та. Тэгэл одоо бүр нөгөө бүдүүн тоймын дүн нь болохоор бүр хэдэн зуун тэрбумаараа яригддаг болцсон. Тэгэл тэрийг нь дараа нь ингээд мэдээлэл өгнө гэчээд бас төдийлөн бас ирэхгүй байгаа. Тэгэхээр жавхлан сайдад тусгаалan захихад одоо бас тендерийн тухай хуулийн дээр ч гэсэндээ одоо жишээл төрийн худалдаа авалтаар дотоодын үйлдвэрлэлээр хийгдэж байгаа бараа бүтээгт худалдаж авахд бас давуу эрх олох энэ төр гэл залтууд байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр тэрийг бас нэлээд сайн барьж ажиллаад одоо аль болох одоо энэ нөгөө нэг юм энэ төсвийнхаа зардлын тэлэлтийг бол нөгөө аж ахуй нэгжүүдтэй л дотоодынхаа аж ахуй нэгжүүд өгмөр шүү дээ. Тэгэхгүй сүүлийн үед болохоор бас гаднаас ажиллах хүч төлбөргүй аавна энэ төр гэл яриад байгаа. Тэгэхээр одоо ямар хардталтай байна вэ гэхээр одоо нэг баахан гадны компаниуд орж ирэл одоо энэ бүх төсвийн чинь мөнгийг зарцуулаад дуусгах юм байна гэсэн тийм хүлээлт байгаа даа. Тэгэхээр одоо жишээл дараа нь бол ажлын байр хадгалж гин гэж ярихгүй нэмэгдүүлж гин л гэж ярмаар байгаа юм л да. Тэгээ одоо эх жилүүддээ ажлын байр хадгалсан гэж ярихгүй тэдэн ажлын байр нэмэгдүүлсэн гэж ярмаар байгаа даа маа гэж хэвгүй.